Дараагийн мэдээ. За тэгвэл 2025 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 10,000 бүтээгдсэн байна. За явгууны гарцаар гараагүй улмаас 2990 хүн гэмтэл бэртэл авч хөдөлмөрийн чадвараа төр болон бүрэн алдан 67 хүн амьсаа алджээ. Иймд хол гэж төвшөөлгүй гарцаараа гарах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Нийслэл хотод явган зорчигчид зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй, замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэдэг. Улмаар хурдтай явж исэн жолооч хурдаа хасаж чадалгүй зам тээврийн ослол гаргадаг байна. Иймээс жолооч болгон явган зорчигчийг дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. За гарцгүй гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байгаад мөрөгцсөн тохиолдолд мэдээж явган зорчигч өөрөө зам хөдөлгөөний дүрмээр зам хөндлөн гарахдаа гарцтай гарамтай хэсгээр гарна гэж заасан байдаг. За хамгийн гол нь зам төтлөх юм уу эсвэл бол хялбарчлаад гарцгүй гарамгүй хэсгээр гарч байгаад автомашинд мөрөгцсөн тохиолдолд мэдээж явган зорчигчдэр буруутай төгөлд гарна. Тэгэхээр манай иргэд маань яг одоо энэ өвлөн үйлрэл эхэлсэн байгаа цаг үед гарцтай гарамтай хэсгээр гараарай гэж нэг зөвлөмөр байна. Сүүлийн үед явган зорчигч гарцгүй газраар гинт зам хөндлөн гарах, жолооч хурд хэтрүүлэх зөрчил нэмэгдсээр байна. Энэ нь хүний амнаас эрүүл мэндэд ноцтой охирол учруулдаг. Зам тээврийн ослоос болж гэмтэл авсан иргэдийн олонх нь хөдөлмөрийн чадвараа төр олон бүрмөсөн алдах эрсдэлтэй тулгардаг байна. Тэр нөө хамгийн гол гарцгүй газар гарч ирэхдээ хүмүүс чинь хурдан гарч ирээд зам яаж хүлээгээ зогсож бол гарцгүй газар гэсэн зам тавьж өгч болно шүү зогсоод. Хүлээх өөртөө урдургүй гэдгээр ялангуяа зуны дугуй муутай машин бол аягүй халтраа болгоод үүсэж байгаа шүү. Гарцгүй газраар зарим ер нь гарах гал гэдэг шүү хүмүүс чинь. Тэр нь ер нь хэрэг бэрхшээлтэй шүү дээ, эвгүй шүү дээ. Мөргөчих гээл айг бол хурдтай явдаг гарцгүй газар чинь. За жолооч бид нарт бол нөгөө хөдөлгөөн саагна. Арын машин анзаарахгүй бол агаас гинт мөрөг шүү дээ. Урдуур хөнгөгээд гарвал. Тий. Гинтхэн гараад ирэх юм бол их хэцүү шүү дээ. Гарцтай газар өөртөө бид нар чинь хурдан гасаад явдаг байхгүй юу? Гарцгүй газар тэгвэл гинтхэн юмнууд завсаар гараад ирэх юм бол тэгэл хэцүү болно да. Зам тээврийн осол бол санамсаргүй осол биш, хариуцлагагүй байдлын үр дагавар юм. Нэг хүний гаргасан алдаа хэдэн 10 хүний амьдралыг оронгоор нь өөрчилж болно. Иймээс явган зорчигч болон жолооч нар дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгаамаа.